Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Mirati програм дээр хэрхэн ажиллах тухай товч танилцуулгыг хүргье. Mirati програм дээр ажиллахын тулд эхлээд Mirati програмынхаа инсталлыг суулгах ёстой. За ингийн тулд mirati.share.org гэсэн вебсайт руу нэвтэрж орно. Эндээс Mirati Desktop гэдгийг сонгоно. Инги програмынхаа инсталлыг татаж авах гэсэн хэсэг буюу энэ downloads гэж гарч ирнэ. Ингээд татаж авахын тулд вебсайтэд бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрвээ та энэ вебсайт руу анх удаа орж игэл create free account гэдэг энэ товчлууд дээр дааж өөрийн мэдээлэл оруул шинээр бүртгүүлнэ. Өмнө нь хэрвээ та бүртгүүлж байсан бол логин цонхыг дарна. Нэвтэрч орсны дараа бол бид нэр татаж авах хэсэг гарч ирсэн байдаг. За ямар компьютер дээр суулгах гэж байгаа вэ гэдэг сонголтууд нь энд байна. За миний хувьд бол Windows үйлдвэрлэлийн системтэй компьютер дээр ажиллаж байгаа болохоор Windows-ын доорх Mirati Setup 450.exe гэсэн файлыг татаж авнаа. Мөн Mirati програм монгол хэл дээр орчуулагдсан байдаг. За Language Packs гэсэн хэсгээс монгол хэлний өргөтгөлийг бол сонгож авна. За үүний дараа Mirati-гийн install суулгах татаж авснаар энд харагдаж байна. За Mirati Setup гэдэг. Энэ маань болохоор яг үндсэн Mirati-г суулгах install нь байна. За энэ дээр хоёр дарахаар за next дараад бол install програмаа суулгана. За Mirati програм суухад та бүгдийн дэлгэцэн дээр бол энэ бүрийнхээ ногоон дүрстэй тэмдэглэгээ харагд Mirati програм суудсан байгааг харуулж байна. Mirati програмаа нээхэд бидэнд ийм цонх хэлбэрээр харагдана. Хэлний сонголтыг хэрхэн яаж оруулах вэ гэдгийг эхлээд та бүхэн тайлбарлан ингийн тулд бид нэр edit гэсэн зэс рүү ороод preference гэдэг цонхыг сонгоно. За энд бол language гэсэн хэсэг байна. За language гэсэн хэсэг дээр дарахад бол хэрвээ Монгол анх удаа суулгаж байгаа бол энэ Mongolian гэсэн энэ хэсэг байхгүй байна. Миний хувьд бол өмнө суулгацсан байсан болохоор харагдаж байна. Order гэдгийг сонгоод хэлнийхээ өргөтгөлтэй файлыг татаж авсан замаа сонгож өгнө. За энд болох Mirati content 4.5 mn гэсэн өргөтгөлтэй файл харагдаж байна. За энийг install хийгээд суулгах чинь. За ингээд бид нэр хэлний тохиргоогоо хийчлээ гэсэн үг. Програм дээр шинээр файл оруулах create гэдгийг дараад файлынхаа нэрийг өгч хадгална. За хэрвээ өмнө ажиллаж исэн Mirati өргөдөлтөй файлыг бас татаж дуудаж оруулж ирэхэд тулд import гэсэн цонхтой дараад замаа зааж өгөн файлаа дуудаж оруулж болно. За өнөөдрийн хувьд бол би та бүхэнд хар ямаад гэсэн бэлэн жишээн дээр танилцуулга хийнэ. За цонхоо дараад нэнгүүл энэ дээр байгаа файл edit view гэсэн цэснүүдийн дор summary гэсэн цонх харагдаж байна. За энийг доошоо дарахад бүх ажиллах талбарууд маань харагдаж байгаа. За энэ summary буюу энэ ерөнхий мэдээллийн хэсэг дээр юу оруулах вэ гэх юм бол тухайн тусгай хамгаалалттай газартай холбоотой бүх мэдээллүүдийг оруулж өгнө. За ингээд бол тусгай хамгаалалттай газрын нэр, менежментийн төлөвлөгөө боловсруулж байгаа хугацаа, хэзээ хийгдсэн гэсэн мэдээллүүдийг оруулж өгнө. Дараад нь болохоор багийн гишүүд гэсэн хэсэг байж байна. Энэ хэсэг дээр төлөвлөгөөг боловсруулах, мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэн ямар хүмүүс оролцож байгаа вэ гэдэг багийн гишүүдийн мэдээллүүдийг нэг бүрчлэн энд оруулж өгнө. За менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллагч талууд буюу энэ байгууллагууд ямар байгууллагууд байгаа вэ гэдэг мэдээллүүдийг энэ other orgs гэсэн энэ хэсэг дээр оруулж өгнө. За scope буюу хамрах хүр хэсэг дээр бид нар юу оруулж байгааг бол тухайн тусгай хамгаалалттай газартай холбоотой мэдээлэл, ерөнхий мэдээллүүдийг оруулж өгдөг байгаа. Энд нь бол тусгай хамгаалалттай газрын нэр, алсын харааг бол энд оруулсан байна. За биологийн ол янз байдлын талаас мэдээллүүдийг энд оруулж өгнө. За IUCN буюу улаан данстай холбоотой мэдээллүүдийг энд оруулж өгнө. За бусад онцгой анхаарах шаардлагатай буюу other notable species дээр бол тухайн тусгай хамгаалалттай газарт маань олон улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай биологийн байдлын мэдээллийг энд бол оруулж өгдөг. За оролцогч талууд буюу stakeholder тухайн тусгай хамгаалалттай газар нутаг байршлын хувьд байршиж байгаа юм бэ? Ямар газар байгаа вэ гэдэг мэдээллүүдийг энэ хэсэг дээр оруулж өгдөг. За тусгай хамгаалалттай газрын мэдээллийн хэсэг гэж энд байна. За энд болохоор тухайн тусгай хамгаалалттай газар хэдэн онд хизээ улсын тусгай хамгаалтанд давагдсан физик газар зүй, за биологийн олон янз байдал, нийгмийн эдийн засаг, түүх соёлын талаас тайлбаруудыг энд бас оруулж өгдөг байгаа.
байршлын мэдээллийг локейшн гэсэн хэсэг дээр бол оруулж өгдөг. За энд нь бол урт рэг үргэргийг зааж өгнө. Мөн ямар аль улс вэ гэдэг сонголтыг хийж өгнө. Энэ менежментийн төлөвлөгөө маань хэрэгжих хугацааг энэ планинг гэсэн хэсэг дээр оруулж өгнө. Хизээнээс эхлэх үү, хизээ дуусах уу гэдэг мэдээллүүдийг мөн санхүүжилтийн бас мэдээллүүдийг энэ хэсэг дээр оруулж өгдөг. Дараагийн хэсэг нь болохоор диаграмтай хэсэг байгаа. Бид нэр энэ дээр байгаа summary гэсэн энэ цонхтой хэсэг дээр очиод доошоогоо сумаар заасан хэсгийг дарахаар диаграм гэж цонх гарч ирнэ. За диаграмууд. За энэ дээр бид нар ямар мэдээллүүдийг оруулж өгдөг вэ гэвэл conceptual model буюу нөхцөл байдлын дүн шинжилгээнүүдийг энэ хэсэгт оруулж өгдөг. За энд ямар мэдээллүүдийг оруулах вэ? Хамгаалах үнд цөлүүд, аюул дарамтууд, шалтгаан үр дагаврууд, шалтгаан үр дагавруудыг арилгах стратеги буюу арга замуудыг энд шар өнгөөр төслөн оруулж байдаг. Өнгөөр илэрхийлсэн дүрснүүдийг хажууд байгаа энэ сонголтуудаас сонгон болдог. Нөхцөл байдлын дүн шинжилгээг оруулсны дараа бид үр дүнгийн хэлхээс гэдгийг үүсгдэг байгаа. За үр дүнгийн хэлхээсийг бид нэр хэрхэн яаж үүсгдэг вэ гэх юм бол Ctrl A-га дарахаар бүх диаграмууд маань идэвхждэг. За маус 2-оо дараад Create Results Chain гэсэн сонголтыг гаргахад Results Chain буюу үр дүнгийн хэлхээс гэсэн үр явуулдаг. За энд ямар мэдээллүүд болдог вэ гэдэг талаар товчхон танилцуулъя. За энд бид нар ямар мэдээллүүдийг оруулдаг вэ гэх юм бол хамгаалах үнд цөлүүд дээр зорилгоудаа оруулдаг. За стратегийн зорилтуудаа энд оруулсан байна. За жишээ нь үнэт зүйлийг сонгоод үзье. За үнд зүйл дээр 2 дарахад тухайн яг ямар үнд зүйл вэ гэдэг нэр нь энд харагдаж байна. Тухайн үнд зүйлтэй холбоотой нарийн мэдээлүүд нь энд доор харагдаж байна. Үнд зүйл дээр оруулсан зорилгыг бол goal гэсэн хэсэг дээр дарахаар гарч ирдэг. За энэ дээр бол бичиглэлээ бол энэ цонхон дээр хийдэг байгаа. За шинээр зорилго оруулах гэж бодох юм бол create goal гэдгийг зэсийг дарна. Хэрвээ тухайн зорилгыг устгах шаардлагатай бол delete goal гэдгийг дарна. Стратегийн зорилтуудыг бас энд оруулсан байна. За энэ зорилт гэсэн энд доор байгаа цэгтэр маус аваачих юм бол зорилтууд нь харагдаж байгаа. Энд бол 2 зорилт орсон байна. За мөн энэ зорилтуудыг хэрхэн яаж өөрчилж болдог вэ гэх юм бол энэ курсороо аваачаад 2 дарахад цонх гарч ирдэг байгаа. Оруулсан 2 зорилт нь энд харагдаж байна. Хэрвээ шинээр зорилт оруулах юм бол create objective гэдгийг дарна. Тухайн зорилтыг устгах шаардлагатай байх юм бол delete objective гэдгийг дарна. Нөхцөл байдлын дүн шинжилгээ үр дүнгийн хэлхээс гэсэн диаграмуудаа оруулсны дараа оруулчлаа. Энэ оруулсан диаграмуудаа файл хэлбэрээр татаж авч болдог. Ингээхийн тулд файл гэсэн дээр очиод export гэсэн сонголтын дээр дарахаар зургийн хэлбэрээр хадгалах сонголт гарч ирнэ. Энэ тухайн диаграмуудыг сонгоод хадгалж болно. За үүний дараа хамгаалах үнд зүйлүүдийн амьдрах чадварын үнэлгээ буюу target viability гэсэн хэсэг байдаг. За энийг идэвхжүүлэхээр энэ амьдрах чадварын үнэлгээтэй холбоотой цонх бидэнд харагдаж байна. За энэ хамгаалах үнд зүйл дээр бид нэр экологийн чухал хүчлэлтэн зүйлээр нь бол тархац нутгийн хэмжээг авсан мэдээлэл бол энд харагдаж байна. Тархац нутгийн хэмжээг бол гаагаар үнэлнэ гэсэн үнэлгээний нэгж нь энд харагдаж байна. Ямар байвал сайн гэх ямар байвал дунд муу вэ гэдэг үнэлгээнүүдийг бол viability rating гэсэн энэ цонхыг сонгож оруулдаг байгаа. Тархац нутгийн хэмжээн дээр мониторинг хийсэн мэдээлэл нь хугацаатайгаар харагдаж байна. 14 онд бол бор гөрөөсний тархац нутгийн судалгааг бол хийсэн байна. 14 онд ихэнх дунд гэсэн үнэлгээтэй байсан бол 18 онд маш сайн гэсэн үнэлгээтэй үнэлэгдэжээ. Амьдрах чадрын үнэлгээний дараа аюул дарамтын үнэлгээ гэдэг бид нэр хийдэг. За ингэхэд бол буцаад энэ дээр байгаа цонхон дээр очиод threat rating гэдэг зэсийг сонгоно. За ингэ сонгоход биднэрт аюул дарамтын хүслэгт энд гарч ирж байна. За аюул дарамтын үнэлгээг бол 2 янзаар үнэлж болдог. Энэ дээр simple rating mode цонхон дээр хахад энгийн аюул дарамтын үнэлгээ мөн стресс суурилсан аюул дарамтын үнэлгээ гэсэн 2 цонх гарч ирдэг. Миний хувьд бол simple буюу энгийн аюул дарамтын үнэлгээ гэдэг мод дээр бол үнэлгээ хийсэн байна. Доошо баган дээр бол аюул дарамтууд нь харагдаж байна. Харин арагшаага байгаа баган дээр хамгаалах үнд зүйлүүд маань харагдаж байна. Аюул дарамт хамгаалах үнд зүйлүүд холбогдсон энэ хэсэг дээр бол аюул дарамтын ерөнхий үнэлгээнүүд гарч ирсэн байна. За эндээс нэгийг нь
сонгоод үзье. Жишээ нь за маш их үнэлгээтэй хэсгийг сонгоход доор нь үнэлгээ өгөх 3 шалгуур гарч ирж байгаа. Хамрах хүрээ, severity буюу ноцтой байдал, засаж залруулагдах боломжгүй irreversibility гэсэн 3 үнэлгээ байж. 3 үнэлгээний маань тусдаа үнэлгээ өгдөг цонхнуудтай байгаа. За энэ ард байгаа энэ жижиг цонхон дээр дарахад тэр үнэлэх үү, багаар үнэлэх үү, дунд маш их үү гэсэн үнэлгээний сонголтууд бол гарч ирж байна. За энэ үнэлгээг бол яг адилхан бусад шалгуурууд дээр үнэлгээгээ өгөө сонголтоо хийнэ гэсэн үг. Хамгаалах үнд зүйл аюул дарамт болгон дээр хамаарах байдлаар үнэлгээнүүдийг өгсөний дараа нийлбэр үнэлгээг үл энэ overall project rating гэдгийг бол Merati програм автоматар бодож гаргаж харуулдаг байгаа. Үүний дараа стратегийн төлөвлөгөө гэсэн хэсэг байж байна. За стратегийн төлөвлөлтийн хэсэгт бол action plan буюу үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд, мониторингийн төлөвлөгөө, за мөн жагсаалтууд байж байна. За эсвэл та өөрөө стратегийн төлөвлөгөөг энд гаргаж болно. Мөн ямар хүмүүс энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцож байгаа гэсэн мэдээллүүдийг бас энд цонхон дээр харуулж байна. За жишээ нь бид нэр өөрсдийн стратегийн төлөвлөгөөг нэг хүснэгтийг бий болгоё гэж. За хэрвээ бид өөрсдийн стратегийн төлөвлөгөө гаргахдаа мэдээллийг харж явах хэрэгтэй вэ гэдэг эндээс сонголтоо хийн. Тэгэхээр хамгаалах үнд зүйл, зорилт, аюул дарамтууд, прогресс деталиндоо явцын наривчлсан мэдээлэл, за прогресс, за мөн үйл ажиллагаануудыг, за ямар аргаар хийх вэ гэсэн аргачлалуудыг. За энэ сонголтуудыг хийхээр өөрсдийн үүсгэж байгаа стратегийн төлөвлөгөөний хүснэгт маань л энд гарч ирж байна. За энэ хүснэгтээ бид нэр файл хэлбэрээр авч болдог. За ингийн тулд файл export current page гэдэг. За энийг бид нэр JPEG болон PNG зургийн өргөтгөлтэй хадгалж болно. Мөн RTF файл буюу Word-ийн файлаар бас хадгалж болно. Дээр стратегийн төлөвлөгөө гэсэн цонхон дээр дарахаар дараагийн хэсэг нь ажлын төлөвлөгөөний хэсэг гэсэн цонх байна. Work plan. Энд бид нар болохоор за ажлын төлөвлөгөөгөө хугацаа, хизэнээс хэдэн оны мэдээллийг авах уу, хийсэн дүн шинжилгээнүүд, за энд ямар хүмүүс оролцож байгаа вэ? За энэ хүмүүсүүдийг хийх ажлууд funding sources буюу за төсвийн их усүр хаанаас гарч байгаа гэдэг мэдээллүүдийг энэ хэсэгт оруулж өгч болдог байгаа. За үүний дараа Merati програм дээр хийсэн бүх мэдээллүүдээ репорт буюу тайлан хэлбэрээр өөрсдөө сонгож авч болдог. Тухайн оруулсан мэдээлэл болгоны тусад нь бид нэр тайлан хэлбэрээр авч болдог. Эсвэл full report буюу оруулсан бүх мэдээллээ бүгднийг авч болдог байгаа. За эндээс full report гэдэг хэсгийг сонгоё. Энэ дээр run дарыг хадгалах нэр тест RTF гэсэн өргөтгөлтэй хадгалдаг. Энэ нь бол Word хэлбэрээр хадгалагддаг байгаа. За save гэдээ дарчээ. Тест гэдэг Word-ийн хэлбэрээр энд хадгалагдсан байна. Бидний Merati програм дээр оруулсан бүх мэдээлэл нийт 144 хуудас болсноор энд харагдаж байна. Програм дээр хэрхэн ажиллах, нарийн дэлгэрэнгүй заавар авахыг хүсвэл YouTube сувг руу орон Merati support гэсэн сувг байгаа. Дотор бол Merati дээр хэрхэн ажиллах вэ, мэдээллийг хэрхэн оруулах вэ гэсэн маш олон төрлийн хичээлүүд байгаа. Эндээс та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Merati програм дээр хэрхэн ажиллах талаар товч мэдээлэл маань энэ хүрээд өндөрлж байна.